Эрт цагт нэг шав их багштай очиж "Багшаа, би энэ сүмд амьдарч чадахгүй юм. Сүмийн бусад шав ховжив ихтэйгээс гадна улс төрийн тухай маргалдаж заримдаа бүр таныг хүртэл муулах юм. Номын дуу сонсож эрдмийн оройд хүрэх хүсэлтэд надад тэд их саад болж байна. Тиймээс намайг эндээс явуулаач, би 50 амар амьдрах өөр сүмд очимоор байна" гэв. Тэгтэл багш хариуд нь "Бололгүй яах вэ? Чи хүссэн газраа сурч болно. Харин явхаасаа өмнө нэг даалгавар биелүүлээч" гэв. Үүнийг сонссон шав "Тэгье багшаа, ямар даалгавар билээ? Халбаг ус аваад гартаа барьж энэ сүмийн бүх хэсгээр яваад ирээрэй. Нэг туслыг ч асгаж болохгүй шүү" гэв. Ийм амархан даалгавар гүйцэтгээд сүмээсээ явна гэж баярлсан шав хийсэн ёсоор нь дуртай нь аргагүй хийлээ. Нэг ч тусал ус асгалгүй сүмээр бүтэн тойроод инээмсэглэн ирсний дараа багш нь "Ёстой сайн байна. Чи одоо хүссэн газраа одож болно. Харин явахынхаа өмнө нэг асуултад хариулаач" гэв. "Сая халбахтаа ус аваад алхаж байхдаа хэн нэг хүн хов ярихыг сонсов уу? Намайг бас чамайг хүн муулж байна уу? Хэн нэг шав чамд төвхтэй санагдав уу?" Гэхэд би халбахтаа усаа асгахгүй тулд юунд ч анхаарсангүй. Тийм завч байсангүй. Гагцхүү халбаг руугаа л бүрэн анхаарч усаа дүүрэн чигээр нь авчирлаа гэв. Үүнийг сонссон багш "Энэ орчлонгийн хаан ч очсон сөрөг бодолтой хүнтэй таарч л таарна. Харин чи тэднийг анхааралгүй зөвхөн өөрийнхөө хийх ёстой зүйлдээ анхаарч чадвал бусдын хэлэх хов яриа огтоос сонирн биш болдог. Өөртөө анхаарна гэдэг хувиа хичээсэн мэд сонсогдохч өрөөлийн хэрэггүй үгэнд анхаарахаас хавгүй дээр зүйл. Хүний үгэнд дурлаж хүний амьдралд хошуу дүрж бусдын хийж буй үйлд анхаарч атаархаж явбал өөрийн үнэн зорилгыг хизээж биелүүлж чадахгүй. Өөртөө бүрэн анхаарсан цагт бусдын муу үг чимээ шуугаан төдий зүйл. Тэгэхээр өөртөө анхаарахаас бүү залхуур өөрийнхөө амьдралд эзэн бол. Манай сүмээс явсан ч дараагийн очих сүмд ховжив байж л таарна. Чи нэг газраа аз жаргалтай байгаад сурчвал орчлонгийн бүх сүмд аз жаргалтай байж чадна" гэсэн гин.